За 6-гийн даваа харцаг солны даваа инхүү эхэлсэн. Олон сайхан одоо арслангууд бол тав давжгсан зориг оржгсан одоо ер нь бол өөрсдийнх нь одоо бие барих байдал бол ер нь харьцангуй одоо баг болцсон байгаа. 6-гийн даваанд бол бүгдээрээ л одоо бас цолоо ахиулах боломж олцоо бүгдэд нь байгаа. За өчигдөрхийн барилдаанд 6 одоо улсын начин төрсөн. За эндээс бол одоо улсын харцгууд үргэлжлээд сайн барилдах юм бол улсын харцаг солны болцол хангана. За ийхүү ардын хөвсгөлийг 99 жилийн үндэсний баяр наадамд амжилттай сайн барилдаж шүүгийн 16-ад шалгарч үлдсэн мөхчүүд гарч ирж өрлөө. За улсын авраг Батсуур аймгийн арслан улсын начны болцол хангасан мөнгө 2 тойрсон. За улсын авраг Батсуур аймгийн арслан мөнгө 2 нар бол одоо өмнө нь 3 удаа таарж барилдаж улсын авраг Батсуур 3 удаа одоо давж байсан. 4 дахь удаага төрийн баяр наадмын одоо 6-гийн даваанд таарж барилдаж байна. Улсын авраг Батсуур аймгийн арслан мөнгө 2 нар үржгод буцаж байна. За олон жил үндэсний бөхийн улсын наадамдаа начин цолны тааварт явсан мөнгө 2 начны хувьд өнөө жилийн үндэсний баяр наадмын төрөв үзүүрт яригдж байсан улсын арслан содон дөржөөр тав давж үнэхээр энэ цагийн шилдэг арслангаар тав давж Монгол улсын начин цолны болцол хангасан. За дэлгэцэнд өчигдөрхийн барилдааны 6-гийн даваанд тунан барилдаж байгаа улсын начны болцол хангасан аймгийн арслан хөтөр болго аймгийн арслан Зоригт Баатар нарын барилдаа харагдаж эхэллээ. За энэ хоёр бүхийн хэн давсан нь тунж Монгол улсын харцаг солын болцол хангахын хариуцлагатай барилдаан байна. За өнөө жилийн үндэсний баяр наадмыг Монголын телевизүүдийн холбоо хамтран өчигдөрхийн барилдааныг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг 13 дугаар зуун амралт зөвлөлийн цагцлбороос Монгол их оронд яар шууд дамжуулан хүргэж байгаа. За Өмнөг аймгийн хаан хонгор сумын харьяат өх Монгол улсын начин Сэдэн Бадрын од 2. За Хүн аймгийн Отхон сумын харьяат улсын начны болцол хангасан зэргийн ясны төвөр дөржийг амлж авсан байна. За аймгийн арслан хөдөр болог аймгийн арслан Зоригт Баатар нар бол өмнө нь 1 удаа таарж барилдаж аймгийн арслан хөдөр болог давж байсан. Ингээд төрийн баяр наадмын 6-гийн даваанд одоо харцаг солны даваанд тунан барилдацгааж байна. За улсын начны болцол хангасан хөдөр болог 1-ийн даваанд залуу хөс 2-ийн даваанд аймгийн арслан Батамгалан. За өмнө говьчууд үнэхээр энэ жил сайхан наадаж байна. Одоо ер начин бол үнэхээр энэ жил бол элдгэн сургуульд сайн байгаа. За одоо өөрийнхөө үндсэн барьсан хүрээд тахимаар наваад ганцхан аргашин дэрлээ суулгаж гिचээ. За Өмнөг аймгийн хан хонгор сумын харьяат ажны корпорац зэвсэг 40-ны 350 дугаар ангийн бүх Монгол улсын начин Сэдэн Бадрын од 2 улсын начны болцол хангасан зэргийн ясанд өвөр дөржөөр 6 давж Монгол улсын харцаг солын болцол хангалаа. За улсын арслан бүрэн Төгс аймгийн арслан мөнх Эрдэнэ нар өмнө одоо 1 удаа таарж барилдаж улсын арслан бүрэн Төгсд одоо 1 давж байсан. За Батарш дуугаа авалцсан барилдаанууд гарч байна да. За ирэх хүндэд үзэгчтэй Баян хонгор аймгийн Богд сумын харьяат Элчин бие намрын спортын орооны бүх аймгийн арслан Батарш улсын начин Орхон баяраар 6 давж. За яг хөлд орохт ганцхан дагуулж хөмрөө маягтай, тонгороош маягтай урдуураа ганцхан босгаад сайхан барилдаан гарчтэй. За ийхүү улсын 2 харцаг солдон шинээр төрж байна. За Батарш арслан бол үнэхээр одоо бас бэлтгэлэг сайтай, бас сайхан хараатай, мэдрэмжтэй барилдаж байна. За улсын начин Орхон баярыг үл хөлдөн оронгууд одоо дагуулж урдуураа татаад мэхэн гүйцээсэн. За тунсан 2 арслангийн барилдаан их сонирхолтой болно. Хэн энэ нь бол одоо бүхэн жилүүд барилдаанаар барилддаг. За хоёулаа одоо энэ хугацаанд бол одоо сайн барилдаж байгаа. За танхимын барилдаанууд их сайн барилддаг. Шилдэг 2 арслан бол одоо бүхэн барилдааны 6-гийн даваанд бол одоо тун барилдаж байна. Сайхуу Баян хонгор аймгийн харьяат Батарш улсын харцаг солны болцол хангасан одоо Баян хонгор аймгийн Баян булаг сумын харьяат улсын начин Баширчрийн Батулдоос хойш одоо хонгор нутгаасаа улсын харцаг солын болцол хангалаа. Цаашаа 7 гээд бас заан харцаг барил солны даваа болвээ.
За өдөр болго Зоригт Баатар хоёрын хувьд хин барьсан түрээг үйл байна. За пүрв сайхан зан улсын ачны болцол хангасан Баян Өлгийн аймгийн Дэлгүүн сумын харьяа төх аймгийн арслан Мустафаг амлсан Мустафа бол өнгөрсөн жил одоо 4 даваад өнөө жил дахин одоо за бүрэн төгс арсан урдуураа далавчилж татаад дутуудсан сая одоо үзүү статистик үзүүлэлтээс үзэгч та бүхэн харсан баг. Өмнө одоо хоорондоо нэг удаа таарад үндсэндээ улсын баяр наадамд анх удаага хоёр дахь удаага бол одоо таарч барилдаж байгаа. За бүрэн төгс арслан бол улсын баяр наадамдан аймгийн солтой шууд төрүүлсэн бас ховорхон үндэсний бүхийн ховорхон амжилтын эзэн юм бөх байгаа. За бүрэн сайхан заач хөлийн шүүрлээд. За ийм л уран барилдаантай. За урдураа гүйлгээд бараа хөлийн шүүрээд нэлээ нарийсгаж гаргаж ирээд авч байна. За авраг Батсуур арслан пүрв давг заам пүрв сайхан гээд үнэхээр одоо бэлтгэл сайн байгаа. Зөв харагдаж байна цочоогоод. За жаахан талалсан юм байна. За тэгээд нарийсгаад тэгээ гүцээгээд авлаа. Овс аймгийн Даваа сумын хэрэг төвсдөр бүхэн дэвжээ зэвсэгдэвчний 350 дугаар анги газуурт группийн бүх Монгол улсын арслан бүрэн төгс шинээр Монгол улсын начин цолны болцол ангаад байгаа аймгийн арслан мөн хэрднээр 6 даван шүүгөрлөө. За шинжигний барьсан дээрээ сонгодоод тэр жигтэн түрээ дайрсан. За бүр алсын за хамаагүй л хийж барилдчихдээ мөн За их хамаагүй барилдснаас л одоо өөртөө бас унаа авчирч явах шиг байна. За яарч барилдсан учраас энэ нь бол одоо бүрэн төгс арслан дэлүү. Тийм. Одоо жин ихтэй. Тэгээд одоо олон жил барилдсан энэ барилдаанч арслантай бол одоо хамаагүй л барилдсан байна. За аргагүй одоо 6-гийн 5 давчихсан 6-гийн даванд бол одоо бие тавирцсан ер нь бол өөрийнхөө батныг хийгээл одоо барилдаж явах шиг байна. А гэхдээ одоо бол нас залуу байна. Бас наадам бол олон байгаа. Дараагийн одоо жилүүдэд бол сайхан барилдаж төрийн их баяр наадамд бас төрүүлэх боломжтой. Ер нь ирээдүйд өндөр золонд өрөх боломжтой бөхчүүд энэгүүд аймгийн арслан шинээр Монгол улсын начин цолны болцол ангаад байгаа. Аймгийн арслан мөн хэрдэн гэж одоо бас үзэгч төмөн бүхийн хорхойтнууд бол одоо харж үлээдэг. За бүхэн барилдааны 6-гийн даваа улсын арслан пүрв давг. За хүн аймгийн Баян Тэс сумын харьяат улсын ачны болцол хангасан аймгийн арслан шар хүүгийн пүрв гаридыг амласан байгаа. За ер нь пүрв давг арсланы өнөө жилийн үндэсний баяр наадмын барилдаануудыг харж байхад бол бас их тун их ярахгүй. Өөртөө тун итгэлтэй тайван барилдаж байгаа л өөрийнхөө үндсэн барьсан түрээл даацтай мэхийж учраа өгчүүдэн хаяад байгаа даваа дугаа харагдсан. За аймгийн арслан шар хүүгийн пүрв гаридын давсан барилдаануудыг харуулж байна. За цааталт нь Батсуур авраг зүүн талдаа хутгаад мэхийг үзээлээ. Овс аймгийн ховд сумын харьяат Сүлдэвийн тавир спортын хороо Хяман констракшн компани Овс нуруу хэн дэвжэнийг улсын авраг намс режимийн Батсуур улсын ачны болцол хангасан аймгийн арслан мөн баяраар сургаад авлаа. За авраг улсын ачны болцол хангасан аймгийн арслан мөн баяртай зүүн талаараа дан золгоод тэндээсээ зүүн талдаа хутгаад мэхийг үзээгээд авсан байна. За улсын авраг Батсуурын хувьд үлэр нь одоо сүүлийн 3 жил бол одоо их сайн барилдаж байгаа. Ер нь их мэдрэмжтэй их толгой одоо сэрхэн барилдаг. Одоо шилдэг аврагууд энийг. За энэ жил бол бас Батсуур аврагыг дахин одоо төрүүлэх боломжтой байгаа гэж одоо үзэгчид түмэн бол одоо харж үлээж байгаа. За пүрв гарид пүрв хоёрын барилдаа бие биенийгээ шилдээл байгаа харагдаж байна. Барилдаан биш. Ер нь саяны барилдаан биш. Одоо чи хэлсэн. Батар тайлбарлагч хэлсэн шүү дээ бүр байгаа. Зүгээр нэг 5 даваад улсын цолонд үржих юм бол тэгээ 6-гийн даваа энэ төрлөө бол биеийн сайхан тавираад задгаа барилдаад тэр нь нэг талдаа зарим барилдаанд бол өөрт нь илүү ашигтай. За зарим барилдаанд бол одоо бас
өрсөлдөгч хөвгт нь одоо давуу тал бий болгоод байгаа харагдаж байна. За пүрэв гардын өвдөж гисэн энэ л одоо хүчин цолын болцол хангачсан пүрэв давг арслантай бол бас л шийдэмгий явж барилдаад байгаа харагдаад байна. За Аранга аймгийн Цэнхэр сумын харьяат алдармын төмөр спортын хорооны өвх Монгол улсын харцаг Мегамрын Бадарч улсын начны болцол хангасан аймгийн арслан хотгийн цогт гэрлийг амлж авсан барилдаж байна. За улсын харцаг Бадарч аймгийн арслан цогт гэрэл нар барьц задарсан талбай болж явна. За тунсан хоёр арслангийн барилдаан бол ер нь их сонирхолтой болно доо. Хөдөр арслан бол одоо бүхэн жилийн барилдаанаар Твдилийн Олимпиад Монгол эх орныхоо нэрийг өндөр төргөж байсан. За Зоригт Баатарын хувьд бол Монгол бүхийн өргөөнд болдог заал танхим, за улс аймгийн алдар цултай, аймгийн цултай хөгжүүдийн барилдаанд бол их тогтмол одоо сайн барилдаг. Ер нь өөрийнхөө бодсон сансан хийж барилдаг их угсрамиктэй их одоо өнөө хоолтой юм шилдэг арслан. За ер нь жилбэрл одоо улсын начин цолыг бол энэ нэг начин болчоосоо гэж хүсэн хүлээж байдаг. Өгчүүд бол одоо сол хүрддэг. За ер нь бол одоо бас Монголын ард түмэн бол үнэхээр одоо бэлэгтэй сайхан амтай ард түмэн. За энэ нэг цолон түрээсээ энэ нэг төрийн хоёр наадамдаа төрүүлчээсэ гэсэн бөхчүүд бол одоо бас тэр сайхан ард түмний хайр итгэл. За дээр нь бол одоо бас энэ сайхан зүлэг ногоо дэвжээ маань ивэж бөхчүүд маань бас өөрсдийнхөө одоо бас ард түмний хүссэн хүлээсэн тэр цолонд бол одоо хүрж байгаа нас гайхалтай. За тунсан хоёр арслан та дагуулаа хөмөрлөө. За Бадарч харцгийн үед энэ жил бол бэлтгэл тун сайн байгаа. Дээр нь их сайхан бас иргэн барилдаж байна да. За Бадарч харцаг бол ер нь бас нэг онцлогтой барилдадаг үх харагддаг. Их зоригтой өөрийнхөө бас хийснийг хамаагүй хийж ус барилдадаг. За заримдаа бол өөрийнхөө хамаагүй хийсэн мэхнээсээ болж унж байгаа харагддаг тохиолдлууд бол зөндөө байгаа. За хөмөрдөг хүнийг харин өөрийн хөмрөөд яг доороо хийчихсэн байж таа. За ер нь бол өөрийнх нь нэмэхийг л өөрт нь ээж давсан барилдаан байна. За энэхүү Харанга аймгийн Цэнхэр сумын харьяат алдармын төмөр спортын хороо бүхнийг дөхөн дэвжээний өөх Монгол улсын харцаг Мегамрын Бадарч 6 давж улсын харцаг солон батллаа. За одоо Монгол улсын заан солны даваа 7-гийн даваа бол одоо хүлээж байгаа да. За барилдааны талбайд улсын арслан пүрэв давг аймгийн арслан пүрэв гард. За аймгийн арслан хөдөр аймгийн арслан Зоригт Баатар нарын одоо хөгчүүд бол барилдаж байгаа. За бүх сонирхогчдын бас нэлээд дээгүүр барилдана гэж таамаглаж тааварлаж байсан. Улсын начин орхон баяр сая аймгийн арслан Батөршгөд өвдөг ширээ утсан. За аймгийн арслан пүрэв гардын одоо өнөөдрийн 5 давсан барилдааныг дэлгэцэнд харуулж байна. За 4-ийн даваанд улсын харцаг од гэрэл 5-ийн даваанд улсын начин лаа очрыг дуулсан. За ер нь хамгийн залуудаан улсын начин цол өрдсөн бүхэл Төв аймгийн Батсанбүр сумын харьяат өөх Монгол улсын арслан давгсрын арслан бол 19 насндаа Монгол улсын начин цол өрдөж хамгийн залуудаан начин цол өрдсөн байдаг. Харж бай. За улсын арслан пүрэв давгийн даваа бол сайхан мэдэрч бай. Салууг содном дөрж за 3-ын даваанд аймгийн начин ган төмөр аймгийн арслан сумын явтыг 4-ийн даваанд 5-ын даваанд улсын начин Баяа хонгорын Эрдэнэ хөг өвдөг ширээ дуулсан. За ингээ 6-гийн даваанд улсын начны болцол хангасан Завхан аймгийн Баян Тэс сумын харьяат аймгийн арслан Шархүүгийн пүрэв гард тавиралдаж байна. За пүрэв гард арслан бол бас л их элдвтэй барилдана. Угсрамих олонтой. Гэхдээ зүгээр пүрэв давг арслан бол их мэдрэмжтэй учраас нэг төдийлөн бас Твдж өөрийнх нь барилдаанд орохгүй байна. За суугатаа бариад тусан өшиглээ. Алсын сүвэний барьсан түрээ давлаа та тэндээс хутгах гээд. За сайхан барьсан төрсөн байна. Алсын шуудганы барьсан төрлөө. За барьцны хувьд их л даваа боллоо Зоригт Баатарын хувьд 4 хөллүүлээд авсан.
За ард нь гарсан хүний хувьд яарч болдгоо гэж ярьдаг. Зүүн гараараа алсын шуудрын түрээд баруун гараараа сэнжигдсэн барьцтай аймгийн арслан Зоригтбаатар. За хөдөр улгарсан дөрөв хөлөөд авсан. За үнэхээр үе чангатай залуу арслангуудын хувьд барилдаан тунж сонирхолтой болохоор барьцсан түрээд авлаа да. За барилц байрлалын хувьд бол даваа болсон. За өдөр болгоны хувьд бол бөхийн чөлөө төрөлтөөнөөс олон жил барилдсан барилдааны туршлага болвий бас бяртай хийцтэй шүү дээ. Хуруу уулаах гэсэн. За үнэхээр үетэй байна. Аврагш нь тэр жигтэн гудатж тохиол дуулчих гээд үнэхээр хөдлөхгүй харагдаж байна. За. Даваа. За Рангааймгийн Батцангийн сумын харьяат алдармын тамир спортын хороос Сокол компани бүхнийг төхөн дэвжээний өхөө аймгийн арслан Батцгийн Зоригтбаатар аймгийн арслан хөдөр улгаар 6 давж Монгол улсын харцаг сулын болцол хонголаа. За ер нь уран хурц сэрхэн барилдаантай бөхтөө Зоригтбаатарын хувьд. За барилдааны талбайд улсын арслан Пүрэв Давааг аймгийн арслан Пүрэв нарын барилдаан үлдсэн. Монголын улсуудын холбооноос ололдог Арслан Пүрэв Даваагийн хувьд улсын жилээр бэлтгэл их сайн байгаа. Ер нь их өнгөц сайхантай их ч одоо тайван их сайхан барилдаж байна. За аймгийн арслан Пүрэв гараад 28 настай биеийн өндөр Нэг л хөлийн суурилах юм уу? ажим бол одоо 104 кг байгаа. 2013 онд одоо аймгийн арслан цол үрдсэн. Ер нь бол одоо заалын хэвийн барилдааны бас алгасэлгүй сайн барилддаг. Их барилдаан зарслаг. Улсын арслан Пүрэв Давааг одоо 34 настай 183 см өндөр 125 кг хэмжээтэй 2008 онд бол одоо аймгийн арслан цол үрдсэн. 2010 онд одоо аймгийн арслан цолоо батж чимэг үрдсэн. 2012 онд улсын начин 2014 онд мөн одоо Монгол улсын начин цолоо батж 2014 чанга тусмаа чамд сайн биш үү? Үзүүрдэж улсын арслан цол үрдээд байгаа. За Данжхийн баяр наадмд бол одоо дөрвөн удаа төрүүлсэн. За одоогийн байдлаар улсын авраг бат суурь, улсын арслан бүрэн төгс, улсын заан Пүрэв сайхан нарын зэрэг өгчүүд 6 давчхаад байгаа. За хоёр өхийн барилдаан дан шуудагны барьцсан дээрээс тун удлаггүй барьцыг халаад барьц задарчж байна. За улсын арслан Пүрэв Давааг 1-ийн даваанд залуу хөх золбоог, 2-ийн даваанд залуу содон дөржиг, 3-ийн даваанд аймгийн начин Гандамрыг, 4-ийн даваанд аймгийн арслан Цэвьяватыг, 5-ийн даваанд улсын начин Эрдэнэ хөөг 5 даван шөвгөрж, 6-гийн даваанд бол улсын начин цолны болцол хангаад байгаа аймгийн арслан Пүрэв гардыг амлж авсан хоёр хөх барилдааны талбай жүжигдэн барилдаж байна. Үндэсний зогсоод юм. За аймгийн арслан Пүрэв гард 1-ийн даваанд залуу хөх адарчи, 2-ийн даваанд аймгийн арслан хурцарсан цогтоогийн мөнх хоёрыг, 3-ийн даваанд улсын харцаг Батуулдыг, 4-ийн даваанд улсын харцаг Од гэрлийг, 5-ийн даваанд Монгол улсын таарчлаар 5 давж Монгол улсын
начин зодны одоо сайхан ууж ангаад 6-гийн даваа нуусан пүрэв даваг дамлуулан барилдаж байна. Доогоор орчих хөндлөл өгчөд байгаа болохоор би тэрнээс юу гэж тэгж нэг зүгээр л яг хараа. Харин сайхан юм дээ. Өөр хөлийн зэсээр идэх юм уу? Энэ миний хажууд тацсан. Яг урдаас ихсэн багчтай. За бүр тоо зүгээр байна чи. За аа. Саарбарам тодорхой болгоод данч өдрнөөс өрөлдөө үргэлж ирсэн. За хоёр бүхнийг одоо хайрсан гол бүхэн барилдааны 7-гийн даваа гэж амаа хоцроо. Яасан бэлээ? Чи өөр. За яа. Би та байгаа. За юу. За улсын эрслэн пүрэв даваг аймгийн эрслэн пүрэв гарднаар Яасан пүрэв пүрэв даваг эрслэн баруун гар илүү гэсний барьцтай зүүн гаруй тодорхой барьцсан дээргүй байсан бэр задарлаа. Одоо давхар шууднаас барилдаа үргэлж ирж байна. Зүүн голгоо. За хоёр бүхийн барилдаан давхар шуудагны барьцтай үргэлжлэхээр болж явах шиг байна. За пүрэв даваг арслангийн хэвд бол одоо хүй 7 худаг зохион байгуулагддаг хүрээ цам даншиг наадамд бол одоо өнөөдөр харамгай амжилттай сайн барилддаг. Тийм учраас өнөө жилийн үндэсний баяр наадмын хүчит бүхийн барилдаан бол задгай талбай орно шүү дээ. Чанга тусмал хөдөөхөр зохион байгуулагдаж байгаа учраас тэр утгаараач бас одоо пүрэв даваг арслан бол сайн барилдаж мэднэ. Ер нь одоо үндэсний баяр наадам эхлэхээс өмнө олон үзэгчид тааварлаж пүрэв даваг арслан бол энэ жил бэлтгэл сургууль сайн байна. Адилхан байна уу? Дээгүүр амжилттай барилдах байхаа гэж бас таавар уралдуулж ирсэн. Чанга тусмал татаа. За бүхийн барилдааны 6-гийн даваанд гараад ийдсэн байх юм. улсын начны болцолонгосон аймгийн арсын шархуугийн пүрэв гардыг амлж яваад хоёр бүхийн барилдаан зүүн талаараа хавдрүүжин золгосон байдалтай үргэлжлэхээр болж байна. За анхаарлаа төвлөрөх. Хэн төвлөрж барил битгий маргаад ухаар чинь анхаарч төвлөрөхгүй. Барилдаан ч буруутай шүү. За сайхан анхаарлаа төвлөрөл барьсандаа сайхан бариулаад тавина штэ та хоёр. Пүрэв гардаа авал та ч аав. Аав. Чи барилдаан төвлөрөлдөө янз бүр юм яриад байгаа юм. За даваа өгсөх тусам барилдаанууд улам л илүү хариуцлагатай болно. Хөлийн цэц асуулууд баригдсан шиг сайхан бариулаад барилдааныг бол эхлүүлэх хэрэгтэй. Давхар шүү. За одоо энэ золгосон барьсан дээрээс л пүрэв даваг арслангаас л шийдсэн даацтай бэхний хөлбөр ирнэ дээ. За улсын арслан пүрэв даваг аймгийн арслан пүрэв гард нар зүүн талаар андар үлзэн зулгаа бариад авсан шууд хутгалаа. Зөв хутгасан. За зүгээр түүхний хутгааг нь мултлаад доороо хийж гэж байна. За пүрэв даваг арслан бол өөрөө хутгасан. Пүрэв гард арслан бол өөрөө хутгасан. Хутгаа тэндээсээ дэгээ ороосон. За тэндээс дагуулад хөмөрөх гэсэн одоо хөмрөө бол одоо даацтай болоогүй гарын одоо барьцсан муу байсан учраас өөрөө одоо төрүүлээд унжиж байна. За энэхүү ардын эвсгалын 99 жилийн үндэсний баяр наадмын хүчит бүхийн барилдааны 6-гийн даваа энэхүү өндөрлөж байна. Хэдхэн мөчийн дараа улсын заан зулны даваа буюу 7-гийн даваа бол одоо үргэлжлэн